Монгол Улсын боловсролын их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 2021-ээс 2022 оны хичээлийн жилд суралцсан нийт оюутны 8% нь буюу 1700 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдсан бөгөөд захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан 37 оюутан, сорлого урлагийн амжилт гарган кредитийн тэтгэлэгт хамрагдсан 172 оюутан тус бүрт батламж гардууллаа. 4 өдрөөр дарааж 3.7-оос дээш горчтойс суралцсан учраас захирлын нэрэмж 50% тэтгэлэг авсан байна. Анх 9 суралцж байгаа хугацаанд нөгөө эрэгтэй хэсэгчнэрт олгодог 70% тэтгэлгийг авч 9 суралцж байсан. Хийх ёстой хичээл цаг цухад нь хийгээл явах. Тэгээд тэтгэлэг авч болдсон шүү гэж хэлмээр байна. За манай сургуулийн хувьд одоо ээжт өндөр оноо авах болон суралцах хугацаанд одоо дүнгээ амжилттай сайн гаргаад өндөр ийм голчтой байвал захирлын нэрэмжит болон кредитийн тэтгэлэг гээд ийм олон тэтгэлгүүд байдаг ийм давуу талтай мөн одоо хамгийн одоо их тэтгэлгийг оюутнуудаа өгдөг ийм сургууль байгаа. За тэгээд миний хувьд тэтгэлгийг авсандаа туйлын баяртай байна. Энэ хүү тэтгэлэг нь бол одоо суралцагч оюутнууд биднэрт оюунд нь ингээд хөрөнгө оруулж байгаа бас нэгэн бодит ийм дэмжлэг байгаа. Монгол Улсын засгийн газраас багш мэргэжлийг сонгосон элсэгчдэд зориулан 4 жилийн турш сургалтын төлбөрийг 70%, 100% хөнгөлөлт тэтгэлгээр дэмждэг. Мөн Монгол Улсын боловсролын их сургууль нь оюутнуудаа зориулан жил бүр 7 төрлийн тэтгэлэг зарлаж урамшуулдаг нь бусад ихтэй сургуультай харьцуулахад өндөр үзүүлэлт юм а. Боловсролын их сургууль бол нэг одоо тэр 7 төрлийн тэтгэлгийнхээ одоо 4 төрлийн ийм гол тэтгэлэг бол байдаг. Нэгдүгээрт нь бол Монгол Улсын боловсролын их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг байж байна. За захирлын нэрэмжит тэтгэлэг дотор бол сургалтын төлбөрийн 50%, за спорт, соёл, урлаг, одоо эрдэм шинжилгээний одоо хуралд амжилттай ажиллахад оролцох юм бол мөн одоо кредитийн тэтгэлэг өгдөг. За дээр нь одоо сургуулийн нэр хүндийг олон улс төв дэлхий одоо гаргасан ийм хүмүүст бас одоо тэтгэлэг өгдөгөө. Энэ тэтгэлгийн хэмжээ маань энэ жил бол 710 гаруй сая төгрөг болж байгаа юм аа. Монгол Улсын боловсролын их сургууль 2014 оноос хойш энэ тэтгэлгүүд үргэлжилж байгаа. Ер нь бол цаашдаа энэ тэтгэлгүүд үргэлжлэнэ. Жилд бол дунджаар нэг 3 тэрбум орчим төгрөгийн тэтгэлгийг бол манай оюутнууд авдаг юм байна. Багш хүн гэж ийм одоо сайхан хүн байдгийг, багшийн мэрэгжил гэдэг бол ийм эрхэм нандин мэрэгжил байдгийг. Энэ багш гэдэг албыг бол зүгээр хүн гараад зүгээр нэг ийм одоо эмоцоор юм уу ийм нөлөөллөөр хийдэг ийм ажил бишээ гэдгийг баталж мэрэгжлийн өндөр түвшинд багш хүний одоо мэрэгжлийн нарийн ур чадварыг гайхуулж ажиллаж чадна гэж итгэж байна. Ингээд нийт оюутнуудаа Монгол Улсын боловсролын их сургуулийнхаа зүгээс нийт оюутны найз нарын зүгээс багш профессоруудын зүгээс шин сэтгэлийн халуун баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улсын боловсролын их сургуулиас 70% тэтгэлгийг 317 элсэгчдэд, 50% тэтгэлгийг 53 элсэгч тус бүрт олгосон. 2022-оос 2023 оны хичээлийн жилийн элсэгчдэд зориулан 50-аас 100% тэтгэлгүүдийг Монгол Улсын боловсролын их сургуулиас зарласан байгааг дуулахад таатай байна.